Цааснаа. Урилгуулаа авсан их баярлалаа. За их баярлалаа. Юун дөрөнд өнгөрсөн 7 хоногт манайд студид маань Forever Young Crew-гийн залуучууд манаас ирчихсэн. За тэгэхээр одоо яг энэ одоо crew буюу бүлэг залуусын маань одоо бас хамт гишүүд нь таад маань шүү дээ. Тэгэхээр үзэгчдээ бас юун дөрөнд энэ бүлэг нь ямар учиртай хэзээ байгуулагдсан талаарх мэдээллийг цугсгаан хүргэчихвэл. За манай Forever Young Crew маань байгуулагдаад одоо бараг жилийн хугацаа болж байна. Манай crew маань 2013 оны 9 сард анх байгуулагдчихсан. Одоогийн байдлаар 15 гишүүнтэй, нийт 15 гишүүнтэйгээр бүгдээрээ ингээд заавал тийм мэрэгжлийн дуучид биш. Тэгээд бид нэр хүсэл сонирхлоороо нэгдээд бүгдээрээ дуулах дуртай. Үүн дээрээ жигүүрлээд хамтдаа нэгдээд 2013 одоогийн байдлаар бид нэр 20 cover-ын ард гарсан байна. 20 cover 3 хандив нахалтай ард гарчихсан явж байна. Амжилттай явсан байна. Бас нэг надад их сонирхолтой санагдчихсан зүйл нь ихэнх одоо энэ cover зочдын манад мэрэгжлийн биш гэдэг одоо яг энэ чиглэлээр сурдаг. Нэг л одоо залуу манай гитарчин залуу маань яг энэ чиглэлээр сурч байгаа гэдэг ч гэсэн. Тий. Хоёрын маань хувьд ямар байгаа вэ? Битээр болохоор ямар нэг мэрэгжлийн тийм мэдлэг байхгүй. Гэхдээ яг өөрсдөө сонирхлаараа дуулдаг. Ер нь манай Forever Young пост coverчдаас ямар ялгаатай вэ гэхээр бид нэр 15 гишүүнтэй 15 гишүүн маань бүгдээрээ өөр өөрсдийн гэсэн жанраар дуулдаг байхгүй. Өөр өөрсдийн стилээр жишээ нь хаа нэгэн газар бидний хэрэг гарлаа гэж бодоход бид нэр өөрсдийнхөө хэн боломжтой байна, хиннийхэн дуу тохиромжтой байна гэдгээр ингээд бид нэр нэг нэг сонгоо явуулцдаг. Ер нь манай crew байгуулагдаад эхлээд бид нэр бол өөрсдөө бид нэр дуу хөгжмөө нийлсэн гэж бусдад танилцуулдаг байсан байхгүй юу? Одоо бол арай өөр болсон. Яг тэгэхээр бүхэл нэг жилийг бид нэр чинь хамтдаа ингээд туулаад өнгөрүүлсэн. Тэгэхээр чин бие биендээ нөгөө найзуудын сэтгэлээр уулздаг штэ. Яг тийм болчихсон. Одоо бие бинийгээ хүн хэцүү үед нь бие биенийхээ хажууд иргэдэн байдаг ч юм уу. Ер нь бол одоо бид нэрийг яг найзуудын сэтгэл холбож байгаа гэх юм бол илүү зөв болох. Тэх баха. Ер нь залуу хүмүүс нэг л болоо за тэгээд нэг зоригтой ингэдэг бол их сайхан байгаад байгаа. За мэдээж яг анхтай хэд маань байгуулагдаж байхдаа хоорондоо ярилцчихсан хүсэл мөрөөдөлч гэдэг юм уу. За хэдүүлээ нэг ийм зүйлээ ард гарчвал болох гэдэг даа ярилцсан зүйлээсээ бидэнтэй хаваалцаж болох уу? Ер нь бол нэлээд олон юм ярилцчихсан бид нар. Жишээ нь cover дуулна гэхээр чинь заавал нэг Монголдоо биш гадаад руу гарах боломжтой. Ягаад тэгэхээр гадаад дуунуудыг дуулаад тэгээд дуунуудаа зөвхөн одоо Монголдоо биш интернетээр олон нийтэд гадаадын сүлжээнүүд цацах боломжтой. Тэгэхээр хэдүүлээ ерөнхийдөө бидний эцсийн зорилго гэх юм бол бид нэр мэдээж бүх хүмүүсийн дуучдын ч гэсэн тийм байдаг л баг л та. Эцсийн зорилгоо нэг гадаад руу нэг өөрсдийнхээ нэр хүндээ гаргаж ирсэн гэсэн тийм бодолтой. Бидний ч гэсэн ерөнхийдөө нэг тийм бас дотроо нэг хүсэл эрмэлзэлтэй. Тийм. Заавал нэг тийм мэрэгжлийн гэхгүй өөрсдөө бүгдээрээ сонирхлоороо дуртай зүйлээрээ одоо мөрөөдөлтөө жигөөрлж ер нь нэгдсэн гэх юм уу. Анх бид нар ер нь нэгдэхдээ яг ингээл нийлээл ингээл заа яста нэгдэх гэсэн юм байхгүй. Анх ингээл UBN гэдэг ч юм уу эсвэл cover night ч юм уу тийм нэг cover дуунуудын тэр open mic-д болдог байхгүй. Нийлдэлтэй микрофоны газар тэнд ингээд хүссэн хүн нь очиж дуулж болдог. Тэгээ тэндээс л анх бид нэр ер нь бие биентэйгээ уулзаад энэ ийм дуулт юм байна да гэл тэндээс л ингээл хоорондоо танилцаад тэгээд үүнээс эхлээл ер нь манай crew маань байгуулагдсан гэж хэлж байна. Би нэг зүйл бодоод байдیں۔ Сүүлийн жилүүдэд манай Монгол залуучууд илүү гоё одоо нээлттэй болж байна. Өөрсдийнхөө авьяасыг мэддэг болж байна. За тэр авьяасаа бусадтай хуваалцахад одоо нэг тийм айгаад ах зүйлгүй болчих юм санагдаад байгаа байхгүй юу? Та хоёрын хувьд яг анх тайзан дээр гараад одоо яг түрүүн дээр open mic гэдэг одоо нээлттэй микрофоны өмнө дуулсан гэдэг чинь тэр үйл явц ер нь яаж одоо анх өрнөсөн бэ? За тэр одоо тех хүсэл хаанаас гарав нэгдүгээр хоёрдугаар тэгээд дуулсныхаа дараа мэдрэмж ямар байсан бэ? Тэр одооноос хэдэн жилийн өмнө жишээлбэл та хоёр нэг би энэ дуулцараад одоо нэг 2 жил болж байна. Удааг байгаа. Тэгээд анхны тайзан дээр гарах үед бол яг тайзан руу гарч байгаа үе бол сандин. Тэгээд дараад өөрийнхөө нэрийг хэлжсэн санаал тэгээд тэрнээс хойш нөгөө дуулцсан авах сандгүй. Юу болоод өнгөрснөө мэдэхгүй. Тэгээд буцаж бууж ирэнгүүтээ би юу хийчихээ яаж дуулсан болоо гэж ядчаад нөгөө буцаад өөрийгөө үзэх тийм юу боломж авахгүй ч. За тэгээд л баахан өнгөө тавьсан байх таа л гэж бодож байна. Тэгэл хүмүүсээс арай гайваа нөгөө үнэхээр гайваа авчаар чинь хүмүүсийн нөгөө одоо дотор 3 сэрэгчтэй юм ч юм уу тэгэл цаашаа за ер нь би дуулж болох юм шиг тайзан дээгаад хүмүүсээс гайваа үнэлгээ авсан чинь цаашаа өргөжлөлөө дуулснаа гэх. Анхны дуу маань All My Loving гэдэг дуу байсан. All My Loving гэж ямар битлэх те. Тэгэл ядчаахт нөгөө нэг яг дуулж сууж байхдаа өөрийнхөө ямар стилээр дуулах хэрэгтэйгаач мэдэхгүй. Миний хоолой ер нь ямар хөө темпертэй гэж мэдэхгүй. Юу гэж мэдэхгүй. Тэгээд
таалагдсан дугаар болдог байсан да. Хин нэгэн урьж юу? За ингээд санал болгож юу? Эсвэл одоо өөрөө л за нэг ийм орой залуус зориулсан чөлөө цагаа боловсон өнгөрөх ийм нэг газар байдгийг мэдэж аваад өөрөө анх зургуулж очиж байсан уу? Манай хамтлагийн Боно гэдэг залуу байдیں۔ Тийм студид иржсэн. Тэр бүтээ нэлээд сайн найзууд байхгүй юу? Анх тэр намайг аут микуд болтой шүү гэдэг тэр дагуулж яваад тэгээд яг энэ Фреврингийнхандаа танилцуулчихсан байхгүй юу? Би болохоор Фревринг crew-ийн 12 дахь гишүүн байгаа. За 12 дахь young гишүүн байна. За манай залбаг юу? Миний хувьд 13 дахь young гишүүн. Тийм. Анх би яг группээ нэг байгууллагт крүүгээ байгууллагтад байгааг байхгүй. Тэр үед би яг Солонгост байсан. Тэгээд тэр үед гэхдээ яг нэг байгууллагтныг нь мэдсэн. Яг миний таньдаг хүмүүс ингээл харж ирсэн, эвэн дээр таарч ирсэн, open mic дээр таарч ирсэн хүмүүс энэ да гэд. Тэгэл ясан чинь хүрээд ирэхээс өмнө штэ байгууллагтныхаа дараа за залбаа ирээрээ би тэр өвлөн ирэхээс тахгүй 1 сард ирэхсэн. Тэгээд за хүрээд ирээд өстой энэ крүүдээ орно шүү өстой бүгдээрээ гоё юм хийнэ гэх. Тэгээд ирсэн чинь бүгдээрээ аяга гоё байгуулагдсан хитэн cover-ын ард гарсан байсан. Тэрийг хараад аяга баярлж байсан. Анхны одоо тайзан дээр гарч ирсэн цаг мөч. Миний анхны тайзан дээр гарч ирсэн гэх юм бол 10 дуулж исэн гэх юм бол 10 жилийн урлагийн үзлэг юм уу? Нэг 10 яг бүр ингээ олон нийтийн өмнө одоо яг энэ open mic ч гэдэг юм уу иймэрхүү үйл ажиллагаан дээр. Тиймэрхүү үйл ажиллагаа. Анх юбиний open mic дээр очиж исэн юм байна. Яг тэр ямар хамаагүй зөв яг өөрийнхөө сэтгэл ямар байсан анх тэгээд тайзнаас буусны дараа хүмүүсийн алга ташаал яаж хүлээж авч байсан бэ? Хамгийн анх сайн санахгүй. Өмнө дуулж исэн болохоор чинь бас нөө ахаад тайзан дээр гарахаар чинь хүмүүс чинь хоёр дахь удаа тайзан дээр гарч ингээд нэг тоохгүй болчдөг. Оо тийм үү. Би л тэгсэн шүү дээ. Энэ тэгдэж шүү дээ. Би өмнө тайзан дээр гарч ирсэн бол одоо ахаад ингээд тайзан дээр гарна шүү дээ. Хоёр дахь тайзан дээр гарч байхад бол би одоо хоёр дахь тайзан дээр гарч ирсэн огт сандгүй шүү дээ. Бас. Тэгэхээр чинь өмнө дуулж исэн хүмүүс чинь бас гайгүй байдаг байх л та. Би чинь саяхан бас дуулаад сураад эхэлсэн болохоор чинь ингээд тэрийг бас сайн санал. Баярлалын хувьд бол манай нэвтрүүлгийн төгсгөлд бас өөрийнхөө аяд үг өргөх байгаа. За бидний одоо бараг л бүх цаг үеийн хүмүүсийн сонсох төртөний гайхалтай байдаг My Way гэдэг Frank Sinatra-гийн энэ дууг болохоор олж байгаа тийм ээ. Дууны сонголтын хувьд яаж сонгодог вэ? Бидний бас ярилцах цаг дуусах тийшээ хандаж байна. Хоёрын маань хувьд энэ талаар гал төрөх шиг мэдээлэл өгчөө. Дууны сонголтын хувьд гэх юм бол ер нь бол эхнээсээ дуулж эхлээд яг нөө мэрэгжлийн төлөө ерөөсөө тийм юугаар явж байгааг болохоор ямар дуу дуулахаа гэдэг юм мэдгүй бүх дууг л ингээл дуулж үзээл за энэ өстой гоё дуу гарсан байна энийг нэг дуулаад үзье гэж инструментал тавиал YouTube руу ороод үзэнгүүл нэг л хоолоо тохирч өгөхгүй. Тэгээд нөгөө яг cover дуу гэдгийн яг утга нь олонгууд өөрөө тухайн дуугаа өөрийнхөө хоолоо тохируулж өөрийнхөө болгож дуулдаг болохоор тэгээд ер нь дуугаа сонсож байгаад өөр хүмүүс cover-ууд юу байна тэрийг сонсож байгаа. Тэгээд ерөнхийдөө яг тийм дуу гэсэн юу байхгүй. Тухайн ямар нэгэн таалагдсан дуугаа өөрийнхөө болгож дуулах дуртай. Түрүүн Diamond их гоё дуулж ирсэн. За баярлалаа хувьд бас авчихсан. Миний хувьд болохоор би болохоор нөгөө классик эсвэл jazz төрлийн дуу дуулдаг. Тэгэхээр би эндээс нөгөө хамаагүй дуугаа эвдээд ээж болтгоо. Яг нөгөө нэг хүснээр эвдээд ээж болохгүй. Тэгэхээр чин энэ бол байгаагаар нь яг энэ дуунуудаас л дуулдаг та. Энэ уянгийн дуунууд нэлээд сонсдог. Тэг өөрөө болохоор. За их баярлалаа залуустаа. Цаашдаа уран бүтээлтэй амжилт хүсье.